Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмчийн газар үзүүлж байна. Оюун санаа, мэдрэмж бодит болгон гараар урлаж, дэлхийд гайхагдан төлөвлөсөн Монгол уран бүтээлчин баримл ухамсар бүтээл. За энэ хөшөөний маань бол хамгийн анхны санаа навж байгаа тийм. Энэ нь бол одоо юу гэсэн анх ихтэй бол энэ доотлын энэ хавтан бол чулууны хийгээр хийгдсэн байсан. Тэгээд энэ маань ингээд доогоор ийм хөндөй арт төрсөн юм шиг ийм хөндөй байгаа. Тэгээд дээр нь бол одоо мөнхийн нэг ухамсар маань ингээд торон хэлбэрээр хийгдээд одоо энэ доо хоёр мөр бол одоо бид материалын ертөнцид амьдарч байгаа бидний одоо мөр байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү хэлбэрийн хувьд бол иймэрхүү л одоо баримл байгаа. Одоо энэ доотлын нөгөө өнгөлгөөтэй энэ чинь одоо тойл болцсон шүү дээ ган тий зүтгэр. Тэрэн дээр ингээд буусан гэрэл маань энэ хүнийг гэрэлтүүлнэ гэсэн маань одоо энэ хүн маань ийм торон байхгүй. Торон ийм сэтгэн учраас энэ дээр ингээд одоо гэрэл авахтаа илүү сайн авч байгаа. Одоо нэг үгээр л одоо инженерчлийн хувьд гэх юм да. Өөрөө ингээд ийм жоохон долгиотой очирсан гэдэг шилийн шиг ингээд ярилцаж гэрэл бас харагддаг. Тийм учраас энэ их тийм бас ололттой болсон хөшөөнд бол их сонирхолтой. 2013 онд бүтээгдсэн бөгөөд хүний оршихуй байгаль дэлхийтэйгээ хэрхэн холбогдож уул мөрөө үлдээдэг тухай гүн утга санааг илэрхийлдэг. Энэ хөшөө маань маш сайн материалаар хийсэн, гангаар хийсэн. Тэгээд ер нь бол ган бол маш хатуу, зэвэрдгүү, тэ одоо мөнхөд байх чадвартай. Хамгийн гол нь газраас хөөрцсөн юм шиг байгаа, тэ. Тийм хөшөө бол энэ их дэлхий дээр байдгүй. Тийм учраас тэрнгүүрээ бол их тийм одоо их сонин шигтэй болж чадсан тийм. Дэлхийн өнцөг улам бүрт уран баримлал нь соёлын үн төв болон үлддэг. Энэ хөшөө нь хүний сэтгэлгээ, гүн ухааны эрэл хайгуулыг илэрхийлж, Монголын орчин үеийн уран баримлын чиг хандлагыг тодорхойлоход томоохон нөлөө үзүүлсэн юм. Тус бүтээл нь зөвхөн урлагийн төдийгүй, философийн чухал илэрхийлэл бөгөөд үзэгчдэд бясалгал, эрх зүйлэл төрүүлэх зорилготой юм. Дэлхийн дулаарлаг гэм үү, хүний буруу үйл ажиллагаа гэдэг юм уу те. Одоо хүн яг дэлхийдээ яаж харьцаа ямар байна те, бидний харилцаа ямар байна те, хүн улс орнуудын хоорондын харилцаа ямар байна, юу бас одоо байгаль дэлхийтэй яаж харьцаж байгааг нь одоо ан амтан гэж юусоо тэр хүндхгүй сэдв байхгүй шүү дээ. Яг л ухамсар гэж юу үлээ гэдэгтэй адилхан. 2017 онд ухамсар бүтээл нь дэлхийн 192 орны бүтээлээс шалгарч нэгдсэн үндэсний байгууллагын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан нь Монголын урлагийн түүхэнд чухал үйл явдал болсон юм.